Бүгд найрамдах Солонгос улстай хөдөлмөр нийгэм хамгааллын үйлчилгээний төвийн сэтгэл зүйн зөвлөгөө хариулсан сэтгэл засалч эмч мөн Эрдэнэ ахыг урьж оролцуулж байна. Миний өмнө танд миний урилгыг хүлээж авч ярилцж байгаад маш их баярлалаа. Баярлалаа. Та яг Солонгос анх ирээд танд яг мэдрэмж нь яг ямар санагдаж байсан бэ? Солонгост анх тухайн оронд ирэхээр эргэн тойрны хүнд ч бай, над ч хамгийн түрүүнд мэдэрсэн мэдрэмж гэх юм бол миний сонголт зөв байсан уу, буруу байсан уу гэж би маш өөрөөсөө эргэлцсэн. Хамгийн түрүүлээд ер нь хүн ямар нэг шинэ орчинд ирэхээр хүнд хамгийн түрүүлж мэдэрдэг зүйл юм бол стресс байхгүй юу? Хүн стресст хүн яа гэм бэ гэх юм бол сонголтондоо гайхаж эхэлнэ гэсэн үг. Магадгүй миний ботсон Солонгос яг ирсэн байдал хоёрын надад зөрөө өгсөн байж болох байхгүй юу? Тэгэхээр Солонгост ирсэн, гадны орнд ирсэн залуучуудын хувьд, гэрээгээр ч бай, сурхаарч ирсэн залуучуудын хувьд хамгийн түрүүдэд илэрдэг зүйл юу гэх юм бол тухайн орныг яг кино шиг юм уу эсвэл маш сайхнаар бодсон байдаг. Тэгэхээр хүн өөрөө нийгмийн хэрэгцээтэй байдаг шүү дээ. Тэгэхээр би магадгүй Солонгост оронд шууд ирэхээр хэлийн 100% би ойлгохгүй, дээрээс нь юм уу соёлыг би мэдэхгүй. Тэгэхээр хамгийн түрүүлээ илэрдэг зүйл гэх юм бол тухайн оронд ирэхээр би шокнд орсон. Шал үрг шок. Ийм байд юм уу? Ийм зүйл байсан юм уу? Нэрээ миний сонголт зөв юм болов уу? Өөртөө айгуу тэрсэлсэн зүйл үүсчихсэн. Ер нь бол. Тэгэхээр төсөөлснөөс өөр байж юм чинь тэгэхээр энд яг удаан хугацаагаар амьдран суудаг хүмүүстэй нэлээд олоод уулзсан байх. Тэгэхээр тэр хүмүүсийн сэтгэл зүйн байдал нь ерөнхийдөө ямар байд юм тааж үзсэн. Тэгэхээр одоо Солонгос гадны оронд амьдарсан, магадгүй жил амьдарсан, эсвэл 10 жил амьдарсан хүний сэтгэл зүйн хувьд харьцангуй өөрлөлтөө. Тэгэхээр ямар нэг хүн байдал дасан зохицохын тулд тодорхой үе шатуудыг хүн дамждаг. Тэгэхээр та өөрөөсөө асууж үзээрэй, магадгүй энэ видеог үзэж байгаа хүн анхд би Солонгос хурж ирлээ. Тэгээ анх Солонгосын хэлийн дээсээр алхлаа. Хамгийн түрүүл юу мэдгэсэн бэ? Хүн болгонд айц мэдгэсэн байдаг байхгүй. Солонгос хэлээр орж ирлээ. Би энэ хэлээр нэвч чадах болов болов. Дээрээс нь нэмүүлээд одоо аав ээж нь ч юм уу эсвэл хань ичгэн ч юм уу айгуу том ихтгэл хүлээлгээд ирсэн. Тэгэхээр хүн яаж нэг тухайн оронд ирэхээр миний сонголт зөв үү буруу гэдэг дээр эхний ээлжинд өөртөө шок юм байна. Дараа нь яг юм би гэх юм бол өөрийгөө хүн илэрхийлж чадахгүй болчихлоо. Буюу нийгмийн та магадгүй Монголд юм уу та хин нэг юм байсан байхгүй юу? Магадгүй тухайн өөрийнхөө ажилтай, карьертай ч гэдэг юм уу эсвэл их судагч гэдэг юм эсвэл найз нөхдийнхээ та хин нэг юм байсан. Энд ирэхээр та бүх зүйлийг шинээр нойлос эхэлж байгаа. Тэгэхээр энд яа гэм бэ гэх юм бол хүн эхнийхээ шоконд үсэн дараа нь хүнд хамгийн түрүүлээ мэдрэгдэг мэдрэмж таагүй мэдээлэл бол ганцаардал. Энэ ганцаардал гэдэг зүйлийг хүн болго аягуулсан мэдэрсэн байдаг. Ганцаардал. Яг л ганцаардал яг л таны сүйтгэж тантай үргэлжийн цуг яваал. Гэхдээ тэр ганцаардаад байгаа зарим хүмүүсийн үед илэрхийлж чаддаг бол зарим хүмүүс тэр илэрхийлж чаддаггүй. Сэтгэл зүйн гадаад байгаа хүмүүсийн сэтгэлийн хат гэдэг юм нэлийн чухал баг. Гэхдээ яг том нас биеинд хүрээд 30 гараад явж байгаа хүн ч байна. Эсвэл 18 нас хүрээд сургуулаа төгсөөд ирж байгаа гараад хүн ч байгаа шүү дээ. Залуучууд маань хүүхдүүд маань жишээ нь ялангуяа шууд ахлах сургуулаа төгсөөд хүрээд ирэхээр маш их сэтгэл зүйн асуудалтай болохоор тийм ээ. Эсвэл тэгээд гэр бүлээс хамах баяр аслаа гэрийнхэнтэйгээ хамт байж чадахгүй байх юм уу? Тийм үед яг хүүхдүүд маань ямар аав хэмжээ авах зүгээр. Тэгэхээр ер нь хүнд нөгөө биеийн дархлаатай адилхан сэтгэл зүйн дархлаа гэж байдаг л да. Тэгэхээр одоо магадгүй таны хүүхэд 18, 19 хүрээд гадаад их сургуульд ингээ сургаад мундаг боловсрогч болгоход байдаг нь одоо хүн болгоны л одоо мөрөөдөл гэхгүй юу? Одоо жишээ нь Монголд амьдарч байгаа юм гадаад би хүүхдээ сургахад сайхан боловсрол эзэмшээд тэгээд ингээд мундаг хүн болохын тулд хүн болгоно хичээдэг л дээ. Тэгвэл эцэгч юу мэддэг байхгүй юу? Эхний ээлжид сонголт хийхээс өмнө манай хүүхэд хэр бие даасан хүүхэд вэ? Энэ маш чухал байхгүй юу? Манай хүүхэд тухайн оронд очиод магадгүй хүн амьтантай хэлээ хурдан ойлгоцд юм уу? Хэр нээлттэй хүүхдийн манай хүүхэд наацагт хоолоо хийж чаддаг юм уу? Хуцаа угаагаж чаддаг юм уу? Хүмүүс бүнд ямар ингэж сайн хүмүүс зөндөө л байгаа шүү. Энэ хүмүүст харилцаа үүсгээд тэгээд дээрэс нь мөлөө тэгээд дасан зохицож чаддаг хүн юм уу гэдэг чинь хамгийн түрүүлээ чухал гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр сонголтыг хийхэд нь ер нь бол эцэг эхчүүд бол хүмүүс өөрийгөө аягүй сайн мэдж байгаа байхгүй юу?
Тэгэхгүй бол одоо хурж ирчээд мэдээж хурж ирчээ бүх стрессүүд үүрэн те дээрэс нь нэмүүлээд Монголын өртгөх нь ямар хэлээ, энд өртгөх нь ямар хэлээ те. Тэгээд сургууль сурдаг. Тэгээд нөгөө хичээлээ сайн ойлгодгүй. Тэгжитэл нөгөө сайн найзууд гараад эхэлнэ те. Сайн муу зам руу уруу татна. Хөшөөн чи наанаас сурж яадын 7 хоногт 1-7 хичээлтэй юм чинь чи баг наатахыг хэрэг хоёлоо цог ийсэн аягээл те. Эсвэл чонсуу игээл. Тэгээ энэ үед хүн яад юм бэ гэх юм бол нөгөө Монголд авч үзээгүй урамшуул цалингаа аваад хүн яаж юм зорилгоосоо хүн одоо буцаж эхэлдэг. Тэгэхээр магадгүй би 4 жил энд одоо боловсролыг эзэмшээд тэгж болно гэдэг анх их бодож хүрчсэн бол энд хүрж ихээрээ яаж юм гэхээр одоо ажил хийгээч гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө анх тавьсан зорилтоосоо ингэж босч хүрч байна гэсэн үг л те. Тэгээ би яг ингээд сүүлийн ажиллаад байгаа байхгүй юу? Яг манай залуу үеийнхэн бол арай гайгүй. Гэхдээ ингээд солонгос хүмүүстэй манай монгол хүмүүсийг харьцуулахад стресс тайлах нь маш өөр байгаа. Жишээ нь одоо солонгосчуудад жоохон стресс авал одоо нэгэнтэйгээ нэлээ одоо кофе шопоор зүгээр ярьцсан. Заавал ярьсан. Гүү бол одоо бүгдээрээ нийлж байгаа одоо хамт ямар нэг спортоор хичээлдэг ч юм уу бүлгэмтэй болоод тэгвэл одоо манай яг юм одоо нэг 30-аас дээш насах ч юм уу тийм хүмүүс маань ариггүй стрессээ тайлах одоо энд манайх жоох их байгаа юм шиг надад харагдаад байхгүй юу. Тэгэхээр тэрийний талаар ингээд харахад яг ямар харагдаж байна. Энэ солонгос хүний стрессээ тайлах арга одоо монгол хүний стрессээ тайлах арга нь ялгаа. Тэгэхээр юу л да бид нар одоо нөгөө нэг соёлд нь байна л да. Одоо жишээ нь хэд солонгос сургууль дээр очиход өөрийн гэсэн бүх сэтгэл зүйчтэй. За магадгүй би өнөөдөр те би номертой муудалцлаа штэ. Тэгэхээр яхан би бид нар хоёулаа очдөг те. За өнөөдөр би үнтэй муудалцаад штэ. Миний буруу байгаад байгаа мó эсвэл миний буруу байгаад байгаа мó те. Яг гэвэл харилцааны зөрчил үүсээд штэ. Тэгэхээр хүн яаж нэг харилцааны зөрчлөөс урьдчилан сэргийлээд буюу ирээдүйд ямар нэг байдлаар бодлон буюу сэтгэл зүйн таагүй байдлыг нь хүн дотроо хадгалж явахгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр Монгол хүний хувьд юу илэрдэг юм их нэрлэхгүй штэ. Тэ монголчууд те нэрлэхгүй дуугаа штэ. За яа тэрмээ тэгээ бодчихно одоо тэгээ бодчихно гэдэг нэрлэх зам байгаад шүү дээ. Дээрээс нь нэмүүлээд Монгол хүн ялангуяа эрэгтэйчүүдийг харахаар бид эрэгтэйчүүдээ өөр хайлж чаддаг. Тэ багаас нь та сонсч илсэн баг хүү. Эрэгтэй хүүхэд те унаад бүдрээд унангуут чи эрэгтэй хүн байж чи уйлаад тахтай яах юм те. Тэр чин болвол тэр эрэгтэй хүн гэдгээрээ одоо нөгөө хүн чинь болвол ирээдүйд яаж юм бэ? Ямар нэг таагүй мэдрэмж зүйл төрөхөд тэр өөрөө дотроо хадгалж ийн гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тий дотроо хадгалж ийн гарахгүй. Тэгэхээр яг тийм гарахгүй байгаа үе дээр магадгүй архитаар суугаад юм уу эсвэл өөр зүйлс сатаарахаар архитаар суухаар яаж юм тэр одоо чангарсан байгаа болчин төр хугацаанд зөв сулж ийн гэсэн үг байхгүй юу? Энгийнэ тайлбарлахад тий. Тэнгуут нөгөө нэг амар дотгошоо байсан хүн чинь за би ярмаар санагдаад байна гэл тий илүү яриад уйлаач гэдэг юм уу тий тийм стресс тайлах аргууд нь буруу байгаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө солонгос ч юм уу одоо энэ орнууд дээр яаж нэг гутаа яг энэ сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг яг л өглөө босоод хүн цайгаа удагтаал адилханаар бодсон байхгүй юу. За би сардаа нэг удаа сэтгэл засалч эмчтэр юм сэтгэл зүйн зөвлөгөө авах би ёстой юм байна. Тэрийг бүр хүлийн зөвшөөрсөн. Хүмүүс ингээл хуучин та мэтгэл ах монголчууд ингээл тэ тархаа утгаач нүүдэлч ингээл амьдарч байгаа шүү. Тэгэхээр яг ингээл багшилдаал бөөнөрөө ингээл амьдсан яа гэм бэ стресс нэмэгддэг байхгүй юу. Тэгэхээр энэ бусад орнууд чинь бүгд тийм одоо хэдэн 100 жил тэр орчинд амьдарсан учраас яг энэ сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй юм байна. Би стресс тайлах менежменттэй гэдгийг бүр багаас нь эхлүүлээд нөгөө хүнд ойлголцсон байхгүй юу. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд архитарс гэхээсээ илүүтэйгээр илүү ярилцдаг. Би ингэж бодоод байна штэ нэмээ тий би буруу бодоод байгаа юм уу эсвэл зөв бодоод байгаа юм гэдгээ аль зөв замаар илэрхийлж Сонсож байгаа хүн ч гэсэн зөвхөн тэр хүний талд орохгүйгээр яг энэ эрүүл ухаанаар бодоод яг ингээд энэ чи ингэсэн болоод ингэсэн юм, энэ хүн чи ингэсэн болоод та ингээд байгаа юм байна гэдэг юм ингээд шударгаар хариулж өгөх юм бол хэрэгтэй юм. Тэгвэл яг нэг хүний талд орчоод би даа чи чиний төлөвсөн юм шүү дээ. Гэдэвэл би чинь бас буруу сэтгэлзэн зөвлөгөө. Тий. Миний бодлоор бас тэгэж бодчих. Тантай бас ингээд нэлээ ингээд олон хүмүүс яг ингээд харилцдаг ч юм уу одоо асуултууд ирдэг л хаалта. Тэгэхээр дийлэнхээс нь одоо яг ихний ирдэг асуулт гэвэл тэрнээс юу? Хамгийн их одоо ирдэг буюу асуултуудын ер нь бол хүмүүс өөрийгөө мэддэггүй буюу одоо ингээд жишээ нь хэд хүмүүс ингэдэг байхгүй юу? Би сэтгэл түгшээд байна. Жишээ нь хэд тий сэтгэл түгшээд мэдээд идэг. За магадгүй онлайнаар ч юм уу юм үзээд би сэтгэл түгшээд юм гэдэг.
Гэхдээ яг тэр сэтгэл түгшилт юм уу, сэтгэл түгших мэдрэмж яваад байгаа юм гэдэг хүн өөрөө ялгахдаггүй. Чи өөрөө ойлголт байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд шалгалтанд төхөөл эхэлдэг те тэр хүн яа гэм төгсдөг үстэй. Одоо тэгээ зүгт илтгэж юм гарын хөс те асгараа шээ сүрээч гэдэг юм уу те сандраал хэлдэг. Тэгэхээр тэр мэдрэмж нь байнга яваад байгаа мó 14 хоног түүнээс дээш хугацаанд яваад байгаа мó эсвэл дөрвөн үедээ үүсээд арилаад байгаа мó. Тэр чинь амар том ялгаатай ойлголт байхгүй юу? Тэгээд дээрэс нь нэмүүлээд нөгөө хүмүүсийн хувьд яаж юм одоо энэ солонгосчийн визтэй визгүй хараа гэл амар олон хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр маш том зорилго тавьчихдаг. За би тэ магадгүй ингээд солонгос ирсэн юм чинь одоо ингээд залуучуудын хувьд би солонгос ирсэн юм чинь одоо ингээд их сургуулаа төгсөн чи эсвэл гэрээгээр ажиллаж байгаа залуучуудыг юу хэлэрд юм бэ гэх юм бол би одоо солонгост өдөрт ажиллаа зөв мөнгийг л алаад байна. Тэ байн карманд мөнгө ороод байна гэж бодоод байна шүү дээ тэ. Тэгэхээр нөгөө хүн яаж ийн нөгөө гутлаа маш том өөртөө зорилго тавьчихаар тэр зорилгодоо хүрэхин тулд айгүй стресстэй хэлдэг тэ. Ингээл за тэрийг л хийхгүй болохгүй гэл өөр байнга ингэ сэтгэл түгшилтэнд байдлыг үүсгэж байгаа байхгүй автоматар. Нэг бодлын бас нөгөө гэрийнхэн дагаад тавьсан нөгөө итгэлээ алдахгүй гээд бас нэлийн хичээж одоо зөвхөн ажил гээд өөрийнхөө яг одоо эрүүл мэнд, сэтгэл зүйн эрүүл мэнд өөрийгөө яг хоёр тавьчихад байдаг. Тэгэхээр тэр хүмүүс одоо жишээ нь одоо манай гэрээгээр ирсэн хүмүүс маань гэдэг. Ажлын ялцуу тогтмол өдөр шүү дээ. Эсвэл ажил нь ингээд маш одоо шахуу ингээд цагийн хуваартай шөнө ажилладаг юм уу. Тэр хүмүүс маань яг ажлаа амьдралаа яг яаж зохицуулж яаж илүү сэтгэл зүгээ эрүүл байх юм. Тэгэхээр хоёлаа нөгөө нэг шууд буцаал өнгөрсөн үед дахиад очих гээд байна л да. Асуултууд маань бид нар ийм байт юм байна. Одоо ингээд монголчууд юм уу эсвэл одоо миний харьж байгаа ингээд зөвлөгөө өгж байгаа ихэнх монгол хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн юу хүсдэг юм бэ гэх юм бол ингээд төгс төгөлтөр зарчмыг амар хүсдэг юм байна. Төгс төгөлтөр зарчим. Тэр байна. Тэгэхээр тэр нь юу гэдэм бэ гэх юм бол багасаа эхлүүлээд бид нарт одоо нөгөө аав ээжийн нэг зарчим байгаа даа л да. Тэгэхээр зарчим юу гэх юм бол за чи онцлох хэрэгтэй. Тэ? За чи ер нь бол том үний өдөөс чи юу гэж болохгүй. Тэ? Энэ бол ерөөсөө чиний туйлын зөв. Тэгээд дээрээс юмүүлээд бид нар яаж юм бол хүүхдээ алдаа гаргахаас нь айгаад идэг. Бид нар өөрсдөө эцэгчүүд ч вэ, ингээд эргэн тойрны аав ээж нар ч вэ, бид ч өөрсдөө бас тэгээд алдаа гаргахаас айгаад идэг. Тэгэхээр алдаа гаргахаас байнга ингээд хүүхдийг айлгаад бахаар хүн яа гэв гэх юм бол алдаа гаргахаа айлах ингээд болоод эхэлдэг. Тэгэхээр хүн яаж ийн үгэн гутаа яг тийм байх хэвээр би өөр циклд орлоо. Сэтгэл зүй циклд ороод эхэлж байна. Тэгээд одоо тэр хүмүүсийн хувьд одоо ингээд та харж байгаа бол магадгүй одоо зарим хүмүүсийн хувьд ингээд алдаа ч юм уу ямар нэг ажилдаа ч юм уу фейлд ч юм уу ямар зүйл гарна шүү дээ. Тэгэхээр тэр зүйл дээр хүмүүс зарим хүмүүс бол яа даа ингээд даваал гарна шүү дээ. Зарим хүмүүс тэгээд унцдаг байхгүй. Ерөөсөө ингээд унчаад байна гэсэн. Тэгэхээр одоо ингээд гэрээгээр ирж байгаа ингээд залуучуудын хувьд бол эхний ээлжинд би зүгээр ингээд юу хүсэж юм бэ гэх юм бол та том зорилгоо биелүүлэхээс өмнө эхний ээлжинд танд энэ орн дасан зохицно гэж айгуу чухал шүү. Дасан зохицохын тулд юу хэрэгтэй вэ гэх юм бол хүн залуучуудаас асууж яхад та хоббитэй юу гэсэн үг байхгүй би? Хоббитэй юу? Одоо чи танаас байл та ямар хоббитэй? Сүүлийн үед би нөгөө кемпинг явах юм хоббитэй байна. Кемпинг наа. Одоо ингээд бидний байгаа энэ орчин чинь өөрөө маш чимээ шуугантай, маш олон хүн байдаг. Тэгэхээр яг юм хөдөө газар очиод нэг юм ингээд гол ус гарсан шигээ ингээд чимээгүй суух юм дуртай болж байна. Тэгэхээр тэр бол миний сүүлийн хобби. Тэгэхээр бид нар одоо ингээд ирчүүдтэй ингээд ажиллахаар хүн яа гэм бэ гэх юм бол ирчүүд өөр хоббигоо мэт болчихдог байхгүй. Одоо гэрээ ирж байгаа ихэнх нь ирчүүд байгаа шүү дээ. Ингээд ирчүүд те 20-оос 39 насны ирчүүд л байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өөрийгөө хоббигоо мэдхий болчиход байгаа байхгүй. Бид нар залуучуудад тийм л болоод байгаа байхгүй. Тэр хоббитой, сонирхолтой те байж иж хүн яа гэм бэ гэх юм бол маш хурдан дасан зохицно гэсэн. Тэр дасан зохицох нь маш чухал гэсэн үг байхгүй. Энэ бол тэгэхээр бас өөрийгөө урамшуулах нь бас нэлээд зүг байх тий. Тэгэхээр урамшуулах нь зөвхөн одоо би за чи стандарт энэ сар сайн ажилласан юм би чанд нэг юм утас аваад өгчихгүй тий. Өөрийнхөө сэтгэл зүйд өөрийнхөө эрүүл мэндэд тий. За чи ингэ сайн ажилласан юм чи энэ сар хоёлаа ингэ нэг имчилгээнд орчих юм уу. Тиймэрхүү урамшуулах бас нэлээд зүг тий. Тэгэхээр өөрийгөө урамшуулж болох ямар зүйл байж болох юм. Тэгэхээр өөрийгөө урамшуулахад нөгөө хүн бол өөрийгөө урамшуулах хэрэгтэй байхгүй юу? Яагаад урамшуулах хэрэгтэй вэ гэх юм бол
хүссэн хүсээгүй эргэн тойрон угаасаа тань муулж байгаа байхгүй юу? Ерөөсөө л тань муулж байгаа шүү дээ. Эргэн тойрны одоо хүмүүс ч тий за энэ хизээ тийм болцсон ч гэдэг юм уу тий. Тэгэхээр эрэгтэй хүний урамшуул, эмэгтэй урамшуул өөр юм байна л та. Ойлгосноо тий. Тэгэхээр эрэгтэй хүн одоо жишээ нь тэгэхэд хүндлийг амар хүсдэг байхгүй юу? Хин нэгэн байхыг хүсдэг. Одоо тий гэр бүлтэй эрэгтэй хүн байгаад ах юм бол тий гэр бүлийн ноён нуруу байхыг айгүйх мэдэрдэг. Маш их хүсдэг. Тэгвэл эмэгтэй хүн юу хүсэж байд юм бол эмэгтэй өдөр болгон гоё урмын үгийг сонсохыг хүсдэг байхгүй яг л цэцгэлтэй ус шиг тийм болоод тэгэхээр урамшуул нь өөр гэсэн. Тэгэхээр одоо та одоо хүмүүстэй өөр өдөлдөг байхгүй одоо ирч бай эмэгтэйч үү те солонгост ингээд ирчээд штэ тий нэгдүгээр та алхмаа хийцэн байхгүй тий та золио болсон. Хоёрдугаар гэх юм бол хүн ажил аим хэцүү байхгүй хэцүү ажил хийж болно тий тэгэхээр тэр хүн өөрөө яаж урамшуулах вэ гэх юм бол өдөрт магадгүй нэг үг цэцэлцэх. Өнөөдөр би өдөрт ингээд ажилласан чинь дарга тгээ хэлсэн чинь өмнө би ойлгодгүй байсан ч одоо би бас ойлгоод байна шүү. Тэ? Чи чадаад байна шүү дээ. Чамд амар нөөц байна шүү дээ. Нэмээ. Тийм. Чам нөөц байгаад шүү дээ. Нөөц байгаад юм чи илүү бас боломж байгаад шүү. За чи дахиад ингээд үз. Тэгэхээр хүн багаар өдөр болгон өөртөө урмын үг хэлдэг байхгүй юу? Багаар өдөр болгон тий эмэгтэй хүн ч ирэх хүн ч адилхан шүү дээ. Өдөр болгон өөртөө урмын үг хэлж. Чи үнэхээр татчихгүй сайхан залуу шүү. Сайхан эмэгтэй шүү тий. Энэ болгоно өөр гэх юм бол хүн яа гэм бэ гэх юм бол хүний сэтгэл зүйн дархлаа бас дагаж идэвчдэг байхгүй. Тэгэхээр хүн өөртөө ихтэй хүмүүсийн хувьд бол яаж юм бол илүү сэтгэл гутал, илүү сэтгэл төгшөлд ороод их нь хайцсангүй байна. Дараагийн нэг асуулт маань дотгошоогоо хүмүүс бат байдаг шүү дээ. Тэр дотгошоогоо хүмүүс маань тэрийг таван болох чадвар байдаг тухайн бүх хүн. Эсвэл энэ хүн бол угаасаа л дотгошоогоо юм чинь би угаасаа л дотгошоогоо юм яаж чаддгүй юм чинь гэд тэрийг даван дуулахыг оролдохгүй байна уу эсвэл ямар ч тийм бололцоо байх байгаа юм. Яг нөө хүмүүсийн зарим ингээд нийт элен далангуу ярьдаг хүн болоод зарим хүмүүс дотгошоогоо хүмүүс байдаг байхгүй юу? Ер нь бол хүн хүний онцлог гэсэн. Гэхдээ дотгошоогоо байлаа гэд ярихгүй байлаа гэд тэр хүн муу хүн биш байхгүй юу? Ярихгүй байлаа гэд тэр хүн стресс тайлж чадахгүй огт биш байхгүй юу? Тэгэхээр тэр хүмүүс юу гэж үздэг юм бэ гэх юм бол одоо ингэж ярихгүй гад энэ дотгошоогоо энэ дуугаа энэ байдалтай гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр хүн өөрөө стресс тайлдаг аргатай байгаа. Магадгүй тэр хүн ганцаараа байгаа зураг зурдаг ч юм уу тий эсвэл фитнесээр хичээлдэг ч юм уу тий өөрөө одоо жишээ нь хэд ингээд хүмүүстэй харьцахгүйгээр ганцаараа арга техникүүд байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр техникүүдийг ашигладаг хүмүүс юм байдаг байхгүй юу. Тэгэхээр өөрсдөө гэсэн арга юм аа. Өөрсдөө гэсэн тий. Хэрвээ тэр би ганцаараа дотгошоо ганцаараа байгаад тэр стрессээ тайлж чадахгүй байна гэвэл ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй. Тий. Тэгэхээр яг одоо хүн өөрөө амар сайн мэддэг байхгүй юу. За дурчаа батаа тийм мөнхөө тий. Тэгэхээр би надад ийм асуудал байгаад байна. Тэг асуудал байгаад байна тий. Тэрийг хүн мэднэ гэж чинь өөрөө мэдж байгаа байхгүй. Тэгэхээр тэрнийхээс би ямар арга хэмжээ авах вэ гэж болохгүй юу. Тэгэхээр магадгүй надад би сэтгэл гуталтай яваад сэтгэл төвшөлтэй яваад би энээсээ гарч чадахгүй байгаад яг л энэ сүүдэр шиг намайг дагаад намайг зовоогоо намайг өвтгөөд байна тий. Тэгэхээр ийм мэдрэмжтэй байгаад тах юм бол мэрэгжлийн хүнд орж байгаа. Тэгэхээр манай төв дээр бүгд найрамд солонгос улс дахь хөлбөмбөгийн нийгмийн хамгааллын үйлчлэгийн төв дээр тий сэтгэл зүйн зөвлөгөө ганцаарчны сэтгэл заслыг үн төлбөргүйгээр визгүй гэрээд бас хамаагүйгээр үзүүлж байгаа байхгүй юу. Солонгост амьдран сууж байгаа хүмүүс маань санхугаа зохицуулалтын тал дээр та юу гэж бодож байна? Санхүү сэтгэл зүй хоёр бол ингээд нэг нэгэндээ уялдаатай байхгүй юу. Тэгэхээр одоо хүн ингээ яад юм бэ гэх юм бол одоо та өслөө шүү дээ. Хоёул жишээ авъя те өслөө те. Тэгэхээр нэг гой хоолохаар яад. Аваад ч тий. Дахиад ингээд 2-5 хоол байвал яг одоо зөв жишээ одоо бүргэр ч юм уу одоо чинь дуртай чикен ч юм уу байвал идчихэж байгаа юм чи ичээл гэж байна. Ичээл гэж бодно тий. Тэгэхээр хүн яг тийм байт юм байна. Одоо яг санхүү тал дээр хүний сэтгэл зүй яг тийм байт юм байна. Тэгэхээр одоо ингээд манай дээш ч юм уу тий одоо үеийн үед яа гэвэл айгуу тийм хатуу үед үссэн хатуу бие одоо нөгөө юм хомс үеийн хүмүүс ахгүй бид нар чинь. Тэгэхээр яаж ийнө гэхээр одоо магадгүй хүнийг өсөж байгаа хоолтой яг идэхтэй адилханаар хүний сэтгэл зүй яа гэм бэ гэх юм бол тухайн одоо нөгөө нэг санхүүгийн байдал байгаа шүү дээ тий. Тэгэхээр санхүүгийн байдал дээр хамгийн түрүүнд үсэх хүн яа гэм бэ гэх юм бол шууд шийдвэр гаргах гад буюу одоо мэдрэмжэндээ хөтлөгдөж гэсэн. Тий. Шууд мэдрэмжэндээ хөтлөгдөөд шийдвэрүүд гаргаад байдаг. Тэр асуудлууд маргааш нь ямар байх хамаагүй өнөөдөр л гоё байвал болоо. Тий. Тийм мэдрэмж яваад байна шүү дээ залуучууд чинь.
Тэгэхээр хүн айгүй бодлогогүй шийдвэрээр гаргаад байдаг. Бодлогогүй шийдвэр санхүү талтай гэсэн үг. Тэгэхээр та тэ өнөөдөр би надад нэг амар гой цүнх харагдлаа шүү дээ тий. За эмхтэн байж бат цүнхэлж шиг авчлаа тий. Тэгэхээр тэр цүнх гой харагдаа. Тэгэхээр тэр цүнхийн үнэн надад хамаагүй байхгүй тий. Тэгэхээр хүнд яа гэм бэ гэх юм бол нөөцийн сэтгэл зүйч байдаг. Тэгэхээр ялангуяа Солонгос амьдарч байгаа хүмүүс нэг нөөцийн сэтгэл зүйч байдаг. Би өнөөдөр тий Исаигээ за тэдийг авч байгаа юм чи маргааш надад ч Исаа өгөөд би нэг 5 хоногийн Исаигээ тэр цүнхийг авчих юм байд гэдэг юм уу тий. Тэгээд бодолтой усаад идэг. Тэгэхээр хүн яа гэм бэ гэх юм бол тэгээд авчих юм чи яа гэм чи өөрийгөө урамшуул та тэгэлтэй гэдэг учраас хүн тохион юмыг авчдаг. Тэгэхээр дараа нь магадгүй тэр ажил бүтгэвч болно шүү дээ. Чи ажил гарахгүй ч болно шүү дээ тий. Чи цалингаа авахгүй ч болно шүү дээ. Тэгэхээр тэр зүйлүүд нь үсгээр нөгөө нэг анх мэдрэмжээрээ авцсан байгаад өрөнд очиад байна шүү дээ. Тэгэхээр яг бод байдлын хооронд зөрүү сэтгэлтэй. Тэгээ сэтгэл санаа айгүй таагүй татвар болж эхэлдэг байхгүй юу? Хүний хоёр төрлийн найз байлаа гэж бодъё л та. За нэг нь болохоор цалингаас хар тутамд яг ингээд тогтсон нэг өдөр л авдаг. За нөгөө найз маань болохоор цалингаа 7-7 хоногоор авдаг. За тэгсэн мөртлөө 7-7 хоногоор авдаг нэг ингээд бодоод үзэхэд нөгөө найзаас илүү их мөнгө олоод байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө бага цалинтай найзаасаа илүү хураас мөнгө байхгүй. Хүн одоо нэг зорилт тавих хэрэгтэй байхгүй. Одоо ингээд зарим ингээд санхүүгийн зөвлөгөө өгдөг хүмүүсийг ингээд сонсоод юм уу ингээд уулзах юм яа гэм бэ гэхэд яг хуваарлагддаг байхгүй юу? Хуваарлаа. Тэгээд ингээд харахаар Монгол хүн гээд бид нар ингээд цээжэд илдээл 13-аас алж өглөө гээл те ингээд яриад байдаг шүү. Тэгэхээр бид нар анхнаасаа эхлүүлээд одоо ингээд хүчрэг байсан бүх орны хүмүүс юугаараа илүү давуу талтай байсан бэ гэх юм бол тэд нар маш их хөрөнгөлөлт хүмүүс байхгүй юу? Маш их хөрөнгөлөлт. Ерөөсөө л магадгүй ингээд 100 төгрөг олоо гэж та тэр нь хамгийн бага 50, 60, 80 татдаг. Тэр хүмүүс нь өөрөө тийм сэтгэл зүйтэй байгаа юм л да. Тэгэхээр Монгол хүмүүний хувьд яа гэм бэ гэх юм бол яг одоо та хөдөөч юм хүмүүсээс сонсоход хэлдэг шүү дээ тий. Энэ өвлийг л давчвал тий нэг өвлийг л давчих гэдэг чинь ганцхан тийм яваад шүү дээ. Тэгэхэд одоо Хятад ч юм уу тий Солонгос ч юм уу Япон ч юм хүмүүсийн хувьд тухайн газраа хэдэн 100 жил нугаад ирдэг байхгүй юу? Тухайн газраа. Тэгэхээр өөр ойлголттой байгаа тий. Тэгэхээр монголчуудын яг сэтгэл зүйд илрээд байгаа тэр зүйл дээр ихгүй. Тэр ганцхан тэрийг өвлийг л давчвал энийг давчвал болчих гээд байдаг. Тэгэхээр энэ сэтгэл зүйн магадгүй хөндлөх юм уу хадгалах нь илүү одоо бас зуршлыг үүсгэж чаддаг юм болоо даа гэж бодож байна л та. Тэгээд яг нь жоохон үргэлжлэн сэтгэл би бас өөрөө жоохон тийм байхгүй. Тэгээд би өөрөө хөрөнгөлөх бодол маш өндөр байвч хажуудах хүмүүс маань тэгээд хаа нэрэл тэмдэг би ч нэрээд миний ажил аим стресстэй юм яах гэж ч мөнгө олоод байгаа. Маш их тохиолддог байхгүй. Тэгэхээр би тэрийг одоо болтол авч чаддаг. Манай ээж хүртэл гэдэг чи аавыгаа дүрээсэн үргэлжлэн. Тий. Яг тэгээд тэгэхээр хэрвээ хүн төлөвлөгөөгөө сайн гаргаж чадаад ирээдүгөөсөө төлөвлөж чадвал энийг даван туулж болно шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн ингэдэг байхгүй юу? Одоо таны ингээд олж байгаа карьер тий одоо байгаа карьер олж байгаа мөнгө чинь таны энд одоо магадгүй үлдсэн насны чинь хамгийн өндөр пик үе гэж болох байхгүй юу? Пик үе хамгийн хай үе гэж болох байхгүй юу? Энээс та доош урууч болно, тэндээсээ дээш гарчиж болно. Тэрийг хинч мэдэхгүй байхгүй юу? Магадгүй ажлын байр амжилт нь ахаа дээш явж болно, өгөөч болохгүй юу? Тэгэхээр хадгаламжийн гэж хэлэхээр хүнд аим хүндээ тусдаг байхгүй юу? Ягаад гэх юм бол танд одоо жишээ ингээд би аялна тэгнэ гэдэг ингээд бүр ингээд төлөв гаргацсан байгаа байхгүй юу тий. Тэнгуут өөрийнхөө би комфорт зоноос гарахгүй байгаа байхгүй юу тий. Өө яа залуу юм чи яа аялна гэстэй тэгэл гэстэй гэдэг ингээд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр танд яг тэрийг одоо нөгөө таны сэтэлжүүлэх бас нөхөр байгаа байхгүй юу тий. Танаа нөхөр байна уу эсвэл найз нөхөр чинь байна уу? Чиний эргэн тойрны хүрээлч чинь юм байна гэсэн үг байхгүй юу. Тэнгуут уу яад тэгэж аялж юм чи нэ тэгэл аялж амьдрал бол аялжтэй дурсамжтэй гэдэг юм уу тэр тийм залуучууд аягүйх байгаа даа байхгүй. Тэгэхээр үнэхээр одоо чи амжилтанд одоо ингээд солонгос сургууль төгссөн байна ажлын байртай амжилт авахгүй. Гэхдээ одоо дараагийн шатнд гарах хэрэгтэй байхгүй. Дараагийн шат юу гэх юм бол магадгүй чи мөнгөө ингээд хадгаллаа гэж бод хин чамд одоо чи сайн байна гэж хэлэхгүй. Тэгвэл чи одоо нөгөө орлогынхоо тодорхой хувийг хадгалж үзэх юм байхгүй. Чамд их ямар ч стресс өгөхгүй. Тэ. Одоо нөгөө нэг та мэдэх болвол энэ нөгөө нэг хадгаламж өсгөөс эхэлнэ гэж мөнгө залуу байдаг шүү дээ тий. Яг надад тэр таалагддаг байхгүй юу? Би тэгэхээр тэр өөрийг би хэрэгжүүлдэг байхгүй юу? Ер нь бол тэгэхээр хүн өөрийн гэсэн эхний ээлжин зүгээр л мөнгөө зүгээр хадгалчих зүгээр.
Одоо танд одоо нэг 10% ч гэдэг юм уу те 20% ч гэдэг юм уу те. Тэгэхээр ингээд хадгалчвал зүгээр байхгүй юу? Тэр 20%-аараа магадгүй энэ 10% би ирээдүйд одоо хувийн компани байгуулах ашиглана гэдэг юм уу. Эсвэл би байр байх ашиглана гэдэг юм уу те. Тодорхой тэр хувьд нь байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь нэмүүлээд яа гэм бэ гэх юм бол чи нөгөө тодорхой хувийн бас аяллахаа дансыг хадгалчих зүгээр байхгүй юу? Тусад нь чиний аяллаа дас чи тэргээрээ л аялна. Чи тэр аяллаа дас хөрөөг бол чи аялахгүй уучлаарай. Одоос эхлүүлээд тэр системийг чи яг үүсгэж эхлэх юм бол ер нь зүгээр явчих. Урсгалаараа чи зүрж явчих гэсэн. Тэгэхгүй бол чи ингээд нэг цалинтай тэрнээсээ бүх зүйл чи явуулах байхгүй. Тэгэнгუთ л яаж ийм өө болдгийн юм чинь яг түрүүний хэлсэн шиг би дараа сар тэгээд авчин энэ сар би ингээ ажил хийсэн юм чинь ингээ бонус цалин авчин тэрүүгээрээ би ингэ чинь ингээл аваагүй жил бодолтой чи үрээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр зүйлүүд их байдаг учраас нөгөө хүмүүсийн хувьд илүү хадгалах гэсэн тэгэхээр илүү өөр философи илүү байт юм болоо да. Хүн юм байхгүй юу. Одоо ингээд Солонгос оронд анх ирэхээр одоо хүн хамгийн түрүүлээд үүсдэг сэтгэл зүй бол айц гэдэг нь хэлжсэн шүү дээ. Тэгэхээр Монголд байгаа хүн тэрийг ойлгохгүй байхгүй. Энд ерөөсөө л чи зүгээр ингээд сууд хизээч чамд мөнгө олдохгүй. Чи бол хинч болооч ингээд ачигтал алга болно. Ялангуяа Солонгос одоо жишээлбэл Солонгос ингээд залуучууд ингээд ажиллаад мөнгө залууч зөндөө байна л да. Тэгээд тэр залуучууд ингээд харж яхад юм анхаарсан залуучуудын хувьд бол Солонгос орн чамд хэрэгтэй. Тэгэхээр одоо чи ингээд Солонгос ингээд явлаа гэж бодоход чамаас өөр олон орн зөндөө залуучууд хүрээл ирнэ. Тэр нь амар чухал. Тэгээд одоо ингээд тэр мэдээж яг ингээд амар том ингээд тэр залуучууд чинь өөр өөр хайчиж байгаа байхгүй юу? Тий. Нойртой нойргүй явна. Дээрээс нь нэмүүлээд дарга цэрнэртээ загнуулна, янз бүрээр хараалгуулна, тий. Тэгээл яадгийн одоо нэг хитэн дөрөв болохын тулд заримдаа шөнө оройн цагаар илүү цагаар ажил хийхин тулд химийн хортой янз бүрийн үйлдвэрт ажиллана. Ингээл бүх зүйлээ ингээд зориулаад тэр хүн чинь дотроо ингээд за би байр авах гэж байгаа. Миний гэр бүл, миний хүүхдүүд тий тэр ингээд бол би ингээд бах юм жоохон гүрэж чинь шүүд сууж байгаа асуудал ахгүй тэр. Тэгээд би бас ийм тохиолдол нэрээ сонсч байсан. Ингээл амар олон жил ажиллаад нэгсэн чинь буцаад эрүүл мэндийн буцаад буураад тэр олсон мөнгөөрөө эвлэгт очих магадлал ингээд нэлээд өндөр байдаг гэдэг. Жишээ нь одоо илгэм одоо маш муудсан байдаг ч юм уу. Тийм хүмүүсийг давхар одоо хэлмээр байдаг юм бол эрүүл мэндийн үйлчлэгийг давхар нэлээд аваас л гэж бодсон юм тийм. Тэгэхээр нөгөө нэг хүн эхлээд танд ирсэн зорилгот нь мэдээж хэрэг та байр авах юм уу том зорилготой та ирсэн байж болно. Тэгэхээр эхний ээлж нь та өөрөөрөө хайлах хэрэгтэй байхгүй юу? Өөрөөрөө хайлах гэдэг чинь ингээд тэгж байгаа юм шиг шүү дээ. Нэгдүгээр би ингээд энэ орон дасан зохицох гэдэг нь айгүй чухал байхгүй юу? Хоёрдугаар ажил хийж сурна. Тэр чинь маш чухал гэсэн. Ажил хийж яаж сурдаг юм бэ гэвэл Солонгос хүн магадгүй ингээд та ажилтай байдлаар гарахад бүтээн айгүй муутай аж болно. Ганцаараа айгүй бүтээн муутай аж болно. Тэгэхдээ 5-10 айгүй бүтээмжтэй байхгүй. Тэгэхээр Монгол хүн хэрнээ ганцаараа айгүй бүтээмжтэй хэрнээ 2-3-аар нийлэхээр би энд ингээд үзэлцээд идэх байхгүй юу. Тэгэхээр тэрүүгээр өөр байгаа тийм. Тэгээд хүн өөрөө том зорилго та тавьсан бол хамгийн үнэтэй зорилго чинь таны зорилго юу вэ гэх юм бол таны эрүүл мэнд байхгүй юу. Та эрүүл байж ич хүүхдүүдтэйгээ удаан хугацаанд амьдрна. Та эрүүл байж ич өөрийнхөө тий зорилгодоо хүрнэ тий эрүүл байж үр хүүхдүүдийн илүү сайхан явна гэдэг зүйл айгүй чухал байхгүй. Тэгэхээр өөрөө маш сайн хайлах хэрэгтэй. Тухайн үед гэсэн бол өвдөж байгаа бол эмнэлэгтүүд зүүл тий үнэхээр хэцүү байгаад ах юм бол ер нь дараа цахилтаа бас хийж болно шүү дээ. Тэгээд байна тий. Тэгээд урьдчилан сэргийлэх хөдөлгөөнтэй айгүй сайн хамрагч байгаа хүн хэрэгтэй. Тэр бол ер нь бол ингээд маш олон зүйлээс өөрөөтөө сэргийлээд байна гэсэн үг байхгүй юу? Эрүүл ирсэн юм чи эрүүл сан хамгийн чухал шүү дээ тий. Мөнгө бол угаасаа олдох нь бол ойлгомжтой. Тэгээд нэмээд хэлэхэд одоо ингээд гэрээгээр ч юм уу эсвэл одоо сурахаар ч юм уу ирж байгаа залуучуудын хувьд эхний ээлжинд юу ингэж хүн хэрэгтэй вэ гэх юм бол нэгдүгээр та Солонгос соёлыг та суучих хэрэгтэй. Солонгос соёл магадгүй танаас нэг л ах бол та тэр хүний хаал гэж хүндлэн тий Солонгос соёл магадгүй та үйлдвэрт ажилладаг бол үйлдвэрт ажиллахаас магадгүй танай ажил 9 цагт эхэлдэг бол 8:30 гэж хүрчээ тий тухайн орчныхаа тий хөдөлмөр аюулгүй байдлыг хадгалаад ажиллаа хийх нь чухал байх нь байна. Ажиллаа дуусаад магадгүй 30 минутын дотор ч юм 10 минутад тухайн орноо тухайн орчноо цэвэрлэдэг тий энэ соёл маань бид хэрэгтэй байгаа байхгүй юу? Энэ Солонгос соёл. Тэгэхээр залуучуудын хувьд нэг кино ч юм үзэл
их гоё орчинд ингээл ирэх юм шиг боддог. Тэгэхэд гэрээгээр ч юм уу ирж байгаа зарим залуучуудын хувьд хэл мэдэхгүй, та төсөөлөд үзээрэй, хэл мэдэхгүй. Тэнгуутаа амар болоо ингээл гоё бодлоор төсөөлөх хөдөлсөн ч хаа байсан уулын мухад ганцаараа очдөг тий. Нөгөө хүн дэлгүүр нь дор хажныг 1 км наад цааж байдаг ч юм уу тий. Өөрийгөө ойлгуулах хийж чаддаггүй тий. Тэгээ буцъя гэхээр айгүй том ингээд амлалт бий өгсөн шүү дээ. Тэнийг чадахгүй штэ гэдэг залуучууд гэсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр тэр залуучуудаа бол бүгдэнд нь хэлэхэд бол та ганцаараа биш шүү тий. Тэгээд ганцаараа биш. Тийм учраас ингээд зөвлөгөө авах юм бол чөлөөтэй хөгжиж холбогдож болно. Бас нөгөө нэг Монгол хүний санаа сэтгэл гэсэн юм байдаг тий. Яг энэ үйлдвэрт ганцаархнаа Монгол за тэгээд хажууд надад Вьетнам, Тайланд ингэ байлаа гэж бодоход ганцаархнаа Монгол ахаар их хэлээрээ ярьж чадахгүй тий. Тухайн газартаа. Тэгэхээр яг хүн Монголоо аяг санд юм шиг Монгол хүнийг. Тэгээд би яг өмнө нэг хэсэг Монгол таамд ажилладаг байсан. Тэгэхээр ингээл тэмээн гэдэг хэрэг аваад ах нар бийдээ. Тэгэхээр яг Монгол хүнээр ингээл Монгол хүнтэйгээ л ярих гал тэгэл ингээл туслаад ингэ очиод сууж махаа яг зарим хүмүүс нь жоохон дургу нэг ахаар жоохон өдмөр санагдав. Тэр хүмүүс ч яг ийм нөхцөл байдал туулаад яваад байгаа юм би мэдээд байгаа учраас тэр хүмүүстэй одоо гэрийнхэнтэйгээ маш сайн одоо уцаар ярих нь бол тэрээс сэргийлж болох арга. Тэгэхээр бас байнга гэрийнхэнтэйгээ яриад ахаар гэрийнх нь бас залхаад юм. Тэгэхээр илүү нөгөө санаа зовоод байна л да. Одоо ингээд би ч юм уу хинжигээ зорилго тавьчихад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр зорилгоо тавихын тулд яаж нэг гутлаа нөгөө хүмүүс чинь тэгж байгаа шүү дээ. За доржоо батаад чийстэй одоо аав нээж нь хамаг юм бараалч хамааг явуулж байгаа шүү дээ. Одоо оюутан болов гэж яастай бараал явуулж байгаа шүү. Эсвэл одоо ажилд ирж байгаа залуучуудын хувьд бол за ястай бидний өөрши тавиад ирж байгаа шүү. Жийл өстой одоо сүүлийн найдварч одоо өстой гэх тэг маш их ачааллыг давж ирээд байгаа байхгүй юу. Манай залуучуудын хувьд маш их ачааллыг. Тэгээд цалин магадгүй буухаар нь яг үндсэн шигээ цалин авч чаддгүй ч юм уу те боцсон шигээс нь өөр байдаг ч юу амьдрах орчин өөр болоод байна те хоол идэнгуутаа магадгүй халуун ногоо хийд ирэлдэг ч юм уу чинь өөр л одоо боцсоос арай өөр л байгаа юм те хоолнд дасан зогсож чадахгүй байна. Тэгээд тэр одоо ингээд гадаадын оронд амьдарч байгаа солонгос оронд амьдарч байгаа сурж байгаа залуучуудаа бүгд 8 солонгос улсын хөдөлмөр хамгааллын үйлчилгээний төвөөс онлайн буюу Zoom сургалтуудыг үн төлбөрөөр одоо зохион байгуулж байна. Тэгэхээр хамгийн ихний сургалт маань сая 6 сарын 25-нд ажил амьдралын тэнцвэр нэртэйгээр сэтгцэн өргөний үндэсний төвийн дэд захирал анагаахын доктор Алтан Зүйл эмч маань тус сэдвээр одоо яг хүмүүс зөвлөгөө өгсөн байдал зөвлөгөө өгөөд яг энэ эмч нартай шууд ингээд онлайн зөвлөгөө авах чинь бас хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр тэр зөвлөлүүдийг одоо үн төлбөрөөр хийсэн байна. Тэгэхээр дараагийн сургалт маань одоо хамгийн их ирдэг хүмүүсийн асуудлууд нэг маань юу юм бэ гэх юм бол гэр бүлтэй хүмүүсийн үед асуудал юм бол би хүүхдтэйг ойлголцохгүй. Би хүүхдээ ойлгохгүй. Манай хүүхд амар ууртай болчиход байна. Эсвэл манай хүүхд ингээд дуугаа болчиход байна. Би хүүхдтэйгээ яах вэ? Эсвэл би хүүхдтэйгээ тэг ингээд энэ солонгос те 3 4 жил болчоо дараа нь хүүхдээ авсан те. Тэгэхээр тэр яаж ийнэ вэ? Тухайн үед нөгөө байгаагүй айгуу том ингээд ангал үүсчихэд байгаа байхгүй. Одоо ингээд эцэг эхчүүдийн хооронд хүүхдийн хооронд те тэр ангалтанд байгаад байгаа хүүхдтэйг яаж харьцах юм бэ? Хүүхд наав штэ яаж харьцах юм бэ? Тэгээд яг өсвөр насны хүүхд чинь хүүхдийн мөшин мөртлөө том хүн юм шиг ийм байдалтай байгаад байна ш. Тэгэхээр яг энэ хүмүүс зориулсан тэгээд дээрэс нь юм уу гадны оронд одоо ингээд солонгос сургуульд ч юм уу ингээд сурж байгаа хүүхдүүд үе тэнгийн дэвлэлж байдаг юм уу те ийм хүү зүйлүүд зөндөө залуучууд ийм хүүхдүүд зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр яг энэ хүмүүс зориулсан сургалт маань одоо 6 сарын 8-нд болох юм. 6 сарын 8-нд өсвөр үеийн хүүхдтэй хэрхэн харилцах вэ? Тэдний сэтгэл зүйн онцлог гэсэн сэдвтэй. Тэгэхээр энэ маань одоо сэтгцэн үндэсний төвийн хүүхд өсвөрийн клиник эрхлэгч Цэрэн Долгор гэдэг юм маань оролцсон юм. Тэгэхээр энэ зүйл болгоно маань онлайнаар үн төлбөргүй байх учраас та бүхэн маань онлайнаар хэрвээ сургалт зөвлөгөө авъя гэх юм бол тухайн сургалтанд орж болох нь дээрээс нь бүр болохгүй бол ганцаарч уулзаа зөвлөгөө авъя гэх юм бол Zoom-оор болон утсаар эсвэл тэнхимээр хурж ирээд манай төвийн пэйж хуудаснаас бол манай утасны төрөө залгаад зөвлөгөө мэдээлэл авахд үн төлбөргүй байна шүү гэж хүмүүст хэлмээр байна. Энэ мэдээллүүд бүгдээ пэйж дээр бүгд орж байгаа. Хэрэгтэй мэдээллийн пэйжээс нь авах боломжтой байх шүү. За өнөөдрийнхээ яриаг бол энэ үргээд дуусгая. За тэгээд юуны өнөөрж орсон танд баярлалаа. Өнөөдөр бас тодорхой хугацаанд сайхан ярьслаа гэж бодож байна. Тэгээд
хэлэхээр зүйл юу гэх юм бол ер нь ингээд гадны оронд амьдарч байгаа залуучууд те эсвэл гадны хүнтэй суусан ч байж болно. Тэгэхээр хүнд юу хэрэгтэй вэ гэхэд хүн хэрэгтэй. Тэгэхээр та хичнээн гадаад мундаг хэлтэй гадаад 7 жил болсон ч гэсэн хүний сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг хүн монгол үгээрээ л илэрхийлдэг байхгүй юу? Тэгвэл тэ солонгос сэтгэл зүйчдэр юм уу сэтгэл судлаачдэр яг ярилцгаад байгаа ч гэсэн яг өөрийнхөө яг мөн чанарыг ойлгуулж чаддгүй юм байна. Тэгэхээр залуучуудын хувьд бол бити санаа зовоорой. Тэгэхээр аль болох ингээ холбогдоо зөвлөгөө мэдээллүүдээ аваарай гэж хэлмээр байна да. Тэгээд та ганцаараа биш шүү. Та их мундаг байгаа шүү. Өөртөө урам өгөөрэй. Та давтагдчихгүй шүү. Та зөндөө олон зорилгоо биелүүлэхийн тулд айгүй хэцүү ажиллаж байгаа. Зөндөө олон нойргоо хонж байгаа, ганцаардж байгаа. Тэр болгоныг чинь ойлгож байгаа. Тэгэхээр тэр болгоныг ингээ даван туулаад ингээ зүтгэж байгаа эрэгтэй, эмэгтэй монголчууд маань монгол хүмүүстэй бүгдэнд нь ажлын амжилт хүсье да. За танд маш их баярлалаа. За баярлалаа.